За өнөөдөр Дан бахын да Найдан сүрэн эгч хоёрын да ингээд ирчээд бас нэг Дан бахынхаа одоо залуу цагийн ажил хөдөлмөр энэ талаар бас сайхан халуун дулаан яриа өрнүүлээгээд ирсэн байна. За тэгээд Дан баха та бас өөрийнхөө тухай танилцуулаад за тэгээд юу хийж ялаа гэд ер нь нэг амьдралынхаа тухай бас жоохон ингээд нэг яриа өрнүүлээч гэж байгаа. За би наймгийн богд сумын гар харьяаны хондэ. Тэр зүүн богдын 2 дугаар баг, 4 дугаар баг гэж байсан. Тэр үнд амьдарч байгаад энэ нааш аим насныхаа дэтгэрт гарчаа тэгээд нас 8-т орж ирээд нэг 7-8 жил болж байна да. Ганц нэг хүүхэд бараад ирсэн тэгээд энэ 8-т орж ирчээ тэгээд байж байна да. За аймагт орж ирэхээс өмнө Дан бах ер нь яг мал малж яг ямар мал малж энэ талаараа сайхан дурсамж түүхээсээ хуваалцаач. Би хон бог мал голцоо малж байсан да. Тэгээд нэг настай мал бас малж байсан. Тийм л мал малж байсан. Та хэдэн хүүхдүүдийнхээ би ч одоо 8 хүүхэдтэй тийм хүн байна. Хүүхдүүд малзаар нэлээд байсан. Одоо сүүлийнх нь цуварчаа гот аймаг руу чилцээр яваад одоо 2 хүүхдтэй л яг малдаар байна да. Зүг. Босton цагаа төв сойрон газар бараачих гэдэг. Одоо ингээд та бол бас яг социализмын үед мал малж исэн. За тэр дээр үед мал малж исэн үеийн түүх туршлага юмасаа бас хуваалцаж Дан баха. За бид нар ч одоо социализмын үед мал малж байсан. Төрөөс бид нар ч нормалж малыг маллуулдаг байсан. Тэр бол норм дардагчгүй байсан. Нормтой малныхаа ашиг шимтгээд эдээ цагаа тэр бүх юм л одоо үйлдвэрийн даалгаврыг биелүүлэхийн төлөө чармааж ажиллаж байсан. Улс ч одоо яг хөдөө тэр социализм үед чинь өвсдөжээр хангадаг байсан да. Өнөрдөггүй буулгаад өгчдөг байсан. Ядарсны нүүлгээд өгчдөг байсан. Застууд болохоор хүн тусал зөөгдөг байсан дээр үед чинь тийм нийгэмд л бид нар ч амьдарч байсан да. Тэгээ сүүлд нь ардчил гараад бид чи 90 онд тэрнээс хойш бас нэгдэлтэй нэг хэдэн жил үлдэж малж байгаа. Тэгээ бүр хөвчл боллоо. Тэгээ хөвчлээр гараад тэгээ сүүлд насцаахан тэтгэрт гараад тэгээ байж байна да. Одоо таныг мал малж явах үед одоо малын нөгөө гаралтай түүхийд энэ ашиг шимүүдийг ер нь яг яадаг байв. Энд чи малаас ерөөсөн бааснаас усцыг ашиглаж байсан ч гэдэг. Шалгасан авдаг байсан. Одоо ч шалгасан хаа байцсан байна. Арсын өгчвэрсэн малынхан арс турсаг ишигний зулбаа хүртэл авдаг байсан ч гэдэг. Тэгээд үзэж шалгадаг тийм л байсан. Арс турсаач бид нар дэлгэж гатаагаад цартаа тэгэл хаминдаа баг сумдаар нь тушааж явжлаа. Наагт багтаар нь тэгж гасуулдаг байсан. Одоо ч хөв юм чи болохтой зэрэг тэр чигтэн чулуучдаг болсон нийгэмд. Шалгаар олждаг болчтой. Одоо ингээд тэр таны үеийн малчин одоо энэ цаг үеийн малчин хоёрын ялгааны талаар та ямар бодолтой байдаг вэ Дан баха? Одоо бид нар чинь нэг малын сургууль солилж байхад бас дээрээс нь заавар зөвөрлөдөг байсан. Одоо бол ер нь залуучууд нь малаас нь яг хөндөгдөг байдаг. Тэгээд хорол цогдоо болохоор малаа хийчаад дахиад л голдог. Наадам болохоор тэгээд нэг газар нэг айлгшуундаа загчаад хонууд өнжүүдээр явдаг. Одоо эдээ цагаагаа сайхан байцсан юм шиг байгаа юм галцуу. Тийм их шохон л болцсон юм да. Одоо нэг залуучууд төв үе бидний үеийг бодвол унаан төргөн болцсон. Ер нь 2-оос дээш мотоцикл тавиад машинтай байна. Хүний амжиргаа тэгэхээр мууцсан биш сайн ярьж байгаа юм шиг юм. Бидний үед ч юм бол мотоцикл байгаагүй шүү дээ бараг. Нэг дата хэдэн онд ч нэг ганц хоёрхан хүн мотоциклтай байсан. Машинтай бол ер нь байгаагүй шүү дээ. Одоо энэ айл болгонд хаосангүй тийм наатай болж тэгээд орцорж байгаа мөхнө дээр ч айл байгаа юм шиг байх юм. Унаатай гүцэгтэй тийм бацархаараа. Тэгээд өөрөөхөн тэр нэг хувийн мал аж ахуйн дээр хэлхэн байцсан л болсон юм. Одоо бид нар чинь тэмээгээр нүдэг байсан.
морь ундаг байсан. Энэ айл болон ажлагны тэмээ нэгдээс өгдөг байсан ажлахгүй айлтан. Ажлагны боломжтой бид нэр зарим нь бол хавь хам тэмээгээ тэгээд нүгээд жилд энэ дуртай газар 5 хоноод дургүй газар 1 хоноод нүүдгэл байсан. Одоо ч ер нь тэгээд нэг машин руу буучаад тэгээд байгаа тийм шиг байх юм. Тийм л болцсон байж байгаа. Одоо энэ хөдөөгөр бас залуу малчид маань их ховордож байна, хот сүрэн их бараадж байна гэд ингээ ярьж байна. Энэ тал дээр таны бодол одоо ямар байдаг вэ дамбаха? Манай тэр нутагт бол залуу сайхан малчид байна өө байна. Одоо нэг эд дунд насны сайхан маллаа малж байгаа сайхан дэрч олон байж та төвдөө хөдөөтэй тийм улсууд байна. Зарим нэгэн цай төв сөрөн бараадгал болтой энэ ховчл болоод улсууч нь хэд гурмалавал яриг дарж үрэл баг явцсан шүү дээ. Нэг хэсэг тогтсон бол сайхан дэрч байна өө манай тэр нутагт бол. Одоо дамбаха ер нь одоо малчтад ер нь тулгамж байгаа одоо юу гэдгийг асуудал гэдэг юм уу? Одоо яг тийм юунууд юу байна өнөөгийн нөхцөлд энэ тал дээр бол одоо бас төр засгийн зөвхөөс ер нь малчтаанд дэмжих ямар арга хэмжээ байгаасаа гэж боддгоо энэ тал дээр бас саналаа хэлээч дамбах. Энэ чадаа тулгамж байгаа юм чадаа тэгээд нэг юм багал болцсон юм байна дөө. Өвчин зулдан байвал энэ тэнд дуудаг уцаар ячдаг болж байж байна. Өөртөө явахгүй гэрээс уцаар хэлждэг болж. Тэгээд янз бүрийн болов тэгээд уцаар ячдаг. Тулгамж байгаа юм бол гайгүй юм. Тулгамж байгаа юм гэхдээ зэрэг чадаа байгалийн бэрхшээл тулгамж гэцүү байна. Ойрхон яхан батламжтай зэрэгээс ашигшуурахтай тэгээ ган болоод байна. Өвөл нь болохоор застараад байна. Тэгээ зундаа гарцсан муудаад байх юм да. Манай говьр өвчин тэгээд тэрэл яхан тулгамж байгаа юм болж байна да. Тэгээд усунд нь ховорцсон. Годууд бол нэлээд хэрэгцэрсэн шүү дээ. Манай одоо тэнд байсан бүгэн зэл угаад байдаг ус ч юм уу ухаад гарахаа байцсан шүү дээ. Тийм л болцсарч дээ. Тулгамж байгаа нь одоо байгалийн бэрхшээл яхан эвгүй байна да. Одоо дамбаха яг үнэ энэ байгалийн бэрхшээл энэ даалангуяа энэ 100 цагт бол ган гацыг бас их давтамжтай ойрхон байдаг болчлоо тийм ээ. Энэ дээр одоо ер нь одоо төр засгийн зүгээс гэдэг юм уу эсвэл одоо ингээд анхаарал хандуулах гэдэг юм уу энэ тал дээр ер нь ямар юм хийгээсэ гэж та боддгвэ? Гэхдээ энэ чинь одоо байгалийн ч одоо тагтамжийн зэрэг гамшигч юм бол төр засаг энэ улс төр яга жаргалахгүй шүү дээ. Ямар ч хөрөнгө ямар ч мэдлэгтэй хүн шуургын тогтоож чадахгүй, завцын тогтоож чадахгүй. Дээр үед бол бороогоо оргуулцдаг. Бас их тосорцохоор шуургаан тавиулцдаг. Тийм улс байсан байдаг шүү дээ. Тэгвэл тийм юм одоо байдаг бол бас зүгээр л юм л гэж бодох юм. Тэрнээс энийг бол одоо шинжлэх ухаан яахчгүй шүү дээ. Гохирлогтой гарахтаа санал арга хэмжээ авах гэсэн өшөөгөр бол арга байхгүй шүү дээ. Одоо юу гэдгийг байгаль орчин ингээд яхад нөхөн сэргээх одоо тухайн бүс нутагт нь ургадаг ургамал ногоог хармилжуулах гэдэг ийм ажлууд бас хийдэг л дээ. Энэ тал дээр ер нь одоо орон нутагт хийгдсэн юм хүн байдгийн болов эсвэл яг л байгалийнхаа энэ байдлыг хараад байгаад байна уу? Бас энэ байгалийн дөрөөлчин юунаас болж байна гэж та бодож байна ер нь? Энэ байгалаас энэ ургамлууд бол их төөрч байгаа шүү дээ. Ерөөсөө тэгээд зарим ургамлууд ч одоо байхгүй ч болцсон баг. Ерөөсөө ургаанч байцсан. Тийм л болцсон юм. Энийг одоо ер нь ямар гэж юм хэлэх юм байгаа энэ дэр ярьсан ойлгохгүй л. Уурхай ухаж газрын төгсөөр байгаад хэлгэндэг байх л гэж боддог юм. Одоо та хоёрын нутгалжсэн нутаг оронд бас ийм уурхай юунууд их бий юу гараараа их алтхаж юу чгүй сүйдсэн газар бий манайхны нутагт. Амтан өчнөөр ирээл тэгэл тэр хаягч өсөрхөө юм барил уулаа хамаг байдаг юм сүндийлэл хайчт юм байл шүү дээ. Тэр их хэцүү. Одооны энэ улсууд ямар ч юу алга байна. Одоо хариуцлагагүй гэх юм уу да. Тийм ямар ч тийм хариуцлагагүй дээр дараа одоо дандаа хүний ирэх гэж хэлээд 30 зөөнөг минь хичээл явчих тэрнээс чинь эн чин тэгдэм ингэдэм гэж хэлэхэд хүний үг авдаг ч хүн алга болцсон юм байли. Дээрээс хариуцлагагүй бол тэр багт одоо хариуцлага сайжруулж хүний эрхийг
ирэх хүний ирэх гэж хэлчихэд тэгээд тэгэхээр чи буруу тийшээ өсөд байх шиг л байна. Хүүхдүүд сүүлийн залуучууд дандаа буруу өсөж байна. Голцоо. Сайхан залуучууд байна. Гэхдээ зарим нь буруу юм их байна. Бурууг нь дэмждэг юмнууд их байна. Тиймэрхүү л байна. Хүний ирэх гэж хэлээд байгаа юм чи хүний ирэх гэж одоо байхад ёстой юм байгаа юм. Ирэхэн зөвөд чадахгүй байна л да. Буруу дэшний. Буруу талдаа иргэлдэг. Юм хэлгээр би ч ирэхэд л гэх юм уу. Тэгэл дуртай болцсоноос хийх дургу болцсон л болсон юм л да. Багийн улс гэхэд 7 хоногт нэгээс 2 айлуудаар ордог. Тийм мал хүний юм хариулж байгаа нэртэй байсан. Тэр чинь нам засагчин өөрснөө тэр тэжээл бордоо хамаг юм авцараад буулгаад өгчдөг. Үн төлбөргүй цаанаасаа яаж ч үс юм мэдвдэгж байхыг л мэдхий. Одоо ч мэдэхгүй нэг ганц бодлоо ус авах гэж бараг өдөр шин 2 хүлээж өгч ганц 2 юм уу солом шиг юм амгүй муу юм л авдаг бахта тийм юм аваад тэгэл тэр нь олдохчгүй үнээр аваад тийм л биш шүү дээ. Энэ одоо энэ болдог юм бол энэ говийн энэ улсуудыг юу ямар л юу. Энэ говийн малч улсуудыг энэ хангаан тэрнийх их өвстэй газраас хоорондоо шийплүүлж тэр нутагт тэдний өвс тэр багаас тэр сумаас ингэж хоорондоо гэрээ хийж өгмөр байна. Тийм л юм болмоор юм шиг гоё. Өвс олдохгүй байна. Өвс байна уу? Танай аймагчин байна уу? Юу өржөөний хэдэн төгрөг нөөнтэй байна гэл. Өргөлжилд манай говийн цөлж цаас уусч дандаа хэдэн малынхаа төлөө тэх юм биш үү? Тэгж байхын хооронд тэр нам засаг дээрээс нь гарч үздэг юм бол тэрийг юу ягаад тэр гайгүй тэр их сэлэнг бэлэнг тэр шатаад дүүрч байгаа өвсөй чинь пресслээд тэр нутаг руу таараахан шиг үнээр очиолоод явуулчих болдгоо юм хангалттай байлгаж болдгоо юм гэмээр л тийм л юм байх. Тэрэн дээр л их дутагдaltaй байдаг амлчт гол нь одоо сүүлдээ үед мал уурлахаа маачаад өмнө нь тэгж нэх байдгаар нь тижээлэр бордож байгаачгүй нам засагчин дээр үеийн үед чинь тижээлич авцраад трактораар гадаа авцраад буулгаад өгдөг тампог нь уцаагаад авдаг л байсан. Тэр үеийг л мэдчихлээ. Гэхдээ бид нар их авдаггүй. Малч тийм их иддэггүйс. Одоо бол өв сургууль байхгүй болчиход малч тэр тижээлэр байдаг болсон юм байна шүү дээ. Тэр тижээл нь дутагдaltaй. Тэр үнийг тэр зарим газараа шатдаг барьдаг тэр их өвстэй газар байдаг гэсэн. Тэрийг тэр өвсгөө газар руу бичиж өх арга хэмжээ авчмаар л юм. Малчингуудад бол тийм л юм байна. Тий. Одоо тэгээд эн чинь сүүлийн үед бол одоо малын гаралтай түүхийд үнгүүдээд хаягдж байна те. Энэ тал дээр одоо та хоёрын маань бас бодвол ер нь тэгчээсээ ингээсээ энэ дээр ер нь ингэж ажиллаж болдгүй байх та төр засгаас энэ дээр нэг ийм дэмжлэг үзүүлж болдгүй байх та гэсэн бас бодлууд байдаг л бах л да. Энэ талаараа бас та хоёр маань хуваалцвал чинь аймаг болгонд бол нэг арьсэр боловсруулах тийм Наадуур яахын тэр үйлдвэр байгуулж байгаа юм ярихын тэгээд тэр нь ажилтнанд барьдаг юм уу ордгүй юм тэгээд нөгөөрөнгөө энэ баян хонгорын дунд нэг байгаа юм шиг л байгаа юм дээр чинь тэгээд тэр чинь тэр тэгээд нэг ажилтдаггүй хэрнээ сайн мэдхгүй уг нь юм тайлбар шиг байгаа юм. Захтаар чинь нэхийг чинь аваачаал тэгэл орой болохоор портероор тэр хогийн толгой дээр авчиж асгадаг шүү дээ манай аймагт бол. Шуутал дээр нэг юу ямар ч хэрэгцээ байхгүй. Энд чинь одоо нэг сакгүй идэлгээл гайхуулаад хоньны нэхийгээр хийдэг юм дуулдсан байсан. Үнийн ч юм уу худлаач юм уу хит хуваагаад нэг хүн сакгүй зузаан сакгүй хэлдэг юм байсан. Тэрийг тэр нэхийг цуглуулж байгаад хийх арга байдгүй юм. Яа нэг л хүнтэй юм гадаадаас ирдэг юм уу дотоодоос ирдэг юм уу энэ саккин гоцсон өсч байгаа гэл нөх залуучууд шуурал нэг саатай юм байх юм байна шүү дээ. Тэр чинь тэгээ яг нарийн чанар дээр үзүүл хоньны нэхий юм шиг байдаг шүү дээ. Ямаа хоньны арьсл юм бай гэж боддоо шүү дээ. Би ч юм уу удлаа юм уу мэдэхгүй л дээ. Тиймэрхүү л юм байх. За чинь хогийн толгой дээр хийчихэд бахар чинь ямар өөдөл үү. Тэр л унцгүй малчингуудад тон их хэцүү багт. Одоо тэгээд бид нар чинь бол яа харахгүй бас ингээд нүүдэлчин мал чинь юугаа одоо бидний нэг ондоошил шүү дээ тийм ээ. Энийгээ сайхан хадгалаад ингээд явах ёстой хүмүүс шүү дээ. Тэгтэл одоо бас ингээд байгалийн нөхцөл байдал бас энэ ингээд арьс малын гаралтай түүхийдээ үнгүүдлээс болоод бас малчтын маань орлого бас гэцүү
хүнд болж штэ тийм ээ. Энэ тал дээр одоо бас ер нь юмар бодолтой байдгүй. Одоо яаж ч байсан юм 60 гаруй одоо оноо үед чинь бид нарыг баг байхад налах жоохон шиг байхад ч одоо ямааны хялгасыг авдаг байлаа, ясыг авдаг байлаа, эвэр туурайг авдаг байлаа. Нэг ч юм хайдгүй байсан шиг санах юм. Одоо ч зүгээр баг тэр гидсийн тэр чигээр нь зарим цатгаланч байд юм уу, мэдчихгүй юм уу, аваачаад асгацсан байх жишээтэй байх юм шүү. Тэр хоолундаа тэгж хамаагүй дэх буйнд муу бахта бодвол тийм л хөл юм бодож болол одоо бид нар ч нэгдлийн мал молж байх ч нэг яма 50 мөнгөөр хариулж байсан шүү дээ. Одоо 300 юм хариулах чинь би сарда 150 төгрөг авдаг. 150 төгрөг чинь мөнгөний хайчлах чинь тэгээ өсөөгүй байсан. Боломжийн л болоод байсан шүү дээ. Тэгээд одоо ч юм уу хөө аж ахуйтай болсон. Сарын цалин мэлэг гэж байхгүй байж тээ. Тийм юм одоо нэг сарын цалин чинь одоо хүүхдтэй нэг 200 хүүхдийн мөнгө л авч байна да. Тэргээр зэлэм дэвшгэл байгаа юм. Хүүхдүүд хоёр талгаа үл яах вэ? Тэгээд ноос уснаа хэмээр тийм марл байдаг болтой юм шиг л байна. Одоо тэр дээр үйтэн дээр сарын мадын дунд хөлс байсан шүү дээ. Тэргээр чинь хөөрхөн болоод байсан юм. Одоо энэ мөнгөний энэ ханш гэдэг юм ерөөсөө дээр үед чинь биднийг мал болж яхад тэднийг сая төгрөг авсан гэн, үгүй 1000 төгрөг авсан гэн яас их төгрөг аваа гэдэг байсан. Одоо ч юу 1000 төгрөг чинь баг хогдор гिचсэн чамтан тоохон байцсан улсч байх шиг байна шүү дээ. Тийм 1000 төгрөг шин тоохон байч шүү дээ. 1000 төгрөг авдаг байхгүй. 1000 төгрөгөөр авдаг байхгүй юм байна. 1000 төгрөг тоохон байч өшөө олон үе солигдохоор одоо л тэгдэм билгүй тэр тэгээд чинь 150 төгрөгөөс ч одоо 20% гэж чинь 30 гоцроод байна гэсэн үг гэдэг 25 гоцроод байна гэсэн үг. Тэр чинь тэгээд 12 сардан болоо тэр идэ цагааны нэг жаахан төгрөг орно тэр чинь ноосны мөнгө орно тэр нийлсээр гоод 1000 төгрөг авч байгаа л манай 1000 төгрөг авчихлаас цоохоо байсан шүү дээ. Энэ ажилдаг зүрх улсад 1000 төгрөг авдаг байсан шүү дээ. Тэгээд тэр ганц нэг л байсан даа. Чинь тэр цэвэн болдаргыг багтал тэгж байсан юм. Манай бол олон болтой байсан. Тэр гол чинь тэн болоогүй дээ тэн бодлоо гэж байсан гэж тэгээд таагаад батхаас олон л байд. Тэгээд тэр нэхэндээ л ханацдаг яах вэ? Нэг болоод над байж л байсан. Одоо тэгээд ер нь одоо юу гэдгийг малчд одоо энэ ахмадуудын юуг ер нь яг одоо төр засгаас ийм арга хэмжээ аваад хэрэгжүүлвэл бас их дэмтэй тустай байна гэсэн бас бодлууд байдаг л бах та тийм ээ. Энэ талаараа бас та хоёр маань хуваалцаач. Одоо яг хөтэ тэгэл тэр өвстэй газар тарэлэнтэй газрын тэр янз бүрийн юмыг л эртхэн шиг даа. Зас орцсон соёл нэг шөөг нь тавих юм. Яагаад ч эртхэн шиг сумдаар юм уу, аймагдаар юм уу эртхэн дэрийг авчраад овоолчдаг л баймаар байх юм. Болдгсон бол. Насаа олдоор яхаа хэлвэч вэ? Зас орцсон хойно тэг цэрлээ гэх юм дээр чинь буруу шүү дээ. Зам харгаагүй болсон хойно зүтгэр хий. Зам явахгүй болсон хойно тэгсэн хойно тэнгэрийн бүлээн цаахан байж явахад зүгээр байцгааж явж байгаа л зас орсон хойно зам явахын бачлаа даваа хаагдцсан. За тэгээд тэгж туслах гэж байгаа гэж ярих юм. Тэр арай сүулдээд багш байгаа юм. Өмнө нэгтгэн дээр үед ч одоо өвсний дэрэг чинь том зээл 130 чиргүүлтэй машинаар овоогоо л энлэгийн ерөө Баянгой руу ингээл тал руу чинь үргэлжил намар 100 цовж өгдөг байсан шүү дээ. Аваачаал өвсний бонтонд нь хийчдэг 100 тэрнээс шөвөл тэгж очим датчихгүй л байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор тийм юм ерөөс үзэгдэхгүй юм байна шүү дээ. Гэхдээ одоо чи ингээд аймын орон нутагт чин өвсний фонд нөөц бэлтгэх, тижэл бэлтгэх гээд энэ юмнууд чи ер нь их байна. Сум болгонд байгаа аймаг бол сум болгонд байгаа. Их байна тэ харна. Юм чи. Тэрийг эртэл наашлууд хөлж сумда оруулж ямаа байгаа. Тэрийг тэгэл яг зас орсноос хойно хийзээ хойно гамшиг болцсон хойно л ноцолцох юм биш үү. Тэрийг чин тэгмээргүй л байгаа юм. Тиймэрхүү. Энэ дээр бол яа харахгүй л одоо бас нэг зохион байгуулалтын юмнууд байх гэдэг. Ерөөс муу юм чинь манай тэр хоёр хүүхэд одоо хаавсан зөөн багтдаг байл чинь. Баянговд энэ ч ганц фонд байна. Баянговоос очоод ноддинг хөөч өвсгсээ. Үнгөө хөж байгаагүй нэ. Тэрийг очиж яав. Гээд одоо богд сум тэгж байгаа юм чинь. Унаатай нь очиж унааг нь чадахгүй ч тийм. Тэгээд 3-4 өвс тэгж хаавсан сум дамнаж тэгж авч байгаа дуулдаг юм байл шүү дээ. Тэгээд нэг унаатай тэгээд олон захиалгатай болцоо олцоо аяыг даахгүй шүү дээ. Одоо явах гээд бензин дийлдэхгүй.
Сайларх явдаг юм шиг. Ганц л Тийм л жоохон луултай юм дууддаг. Хажуудаа ганц нэг найз нөхдөд хоног авдаг шүү. Тэгээд нэг олондоо өстө ордог маш аачаалгатай хөдөө чинь поргоныг фортор хоёр л байна. Тэргээр л хөдөлж байна. Сомдондоо самашаа гаргаад помпны нөөсөгчаад тэр Багдад болгочих тийм бол байхгүй тэр зохион байгуулалт байхгүй. Одоо ийм энэ зохион байгуулалт дээр бол яг одоо ингээд ярих юм бол заавал энэ нам тэр нам гэхгүйгээр эн чинь нөгөө хариуцж байгаа хүмүүсийн л одоо хариуцлага одоо сэтгэл гаргахын л асуудал шүү дээ тийм ээ. Нам бол шалтгааллахгүй шүү дээ. Хүнээсээ л шалтгаална. Тэр хүнээсээ л байгаа юм чинь тэр чинь ажилсаг хүмүүс сэргэлээ хүмүүс нэг гэдэг загцуулаад тэгээд яачна. Та нарын өвсөж орсуудаа тэгээд өгье. Та нар төгрөг авах шүүггүй хөнгөгүй ихгүй шүү дээ. Тийм санаардаа тэгээд та өвсөж төгүүлээд өгье ихгүй. Аймаа чорлуулаад. Тэгээд чадахгүй. Нэг тийм л юм болоод хүнээсээ л шалтгаалж байна. Гол нь хариуцлагагүй гас л болж байгаа. Хариуцлага гас л болж байгаа. Тэр нам бол хамаач байхгүй. Яг үнэ. Хүний хариуцлага байхгүй болчиход байна шүү дээ. Тэр нам бол арга байхгүй шүү дээ. Тийм. Яг үнэ. Хүнээсээ шалтгаалж байгаа юм нэг тийм шалтгаалж юм да. Тийм юм дуудах юм. За ингээд өнөөдөр Дан бах найдан сүрээ ихч хоёртойгоо ингээд бас одоо малчтын ахуй амьдрал өмнө хийжсэн залуу цагтаа хийжсэн энэ сайхан талаар ингээд хууч өөрж санал бодлоо хийсэн та хоёртаа маш их баярлалаа. Тий. Та хоёртаа ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.